Окей. За, сайн өгтөрөө. Юу байна? Басаа байна. Өглөөнөө. За, өглөөний мэнд. Хагас өдөр болж байна. За, тэгээ амралтын өдрөөр ямар ч лсэн цаг гаргаад Giga Talk-д орж яваад маш их баярлж байна. За, тэгээд Монголоор сонь сайхан. Тэгээд намайг энэ Giga Talk-д өрсөнд баярлалаа. Тэгээд та эдийн подкастыг сонсох дуртай одоо гоё тренд топикуд хэрдэг. Монгол тэгээд одоо хавар болоод тэгээд 100 болох гал байж энэ да. Тэгээд. Аха. Сайхан дулаарч байна одоо. Өнөөдөр бол нэлээд бараг 20 градус хүрч байгаа ш. Аха. За, nice. За, тэгээд тийм манай Giga Talk-ыг сонсдогт баярлалаа инхтэрэ. Тэгээ болтгоо битээр ер нь бол яг хуу 7 хоног болгоно тий Giga Talk-ийнхаа ингээд tech news-ыг бол cover хийгээд мэдээж явж байгаа. Гэхдээ ингээд хажуугаар нь бас яг одоо салбарын тий яг энэ expert иймэрхүү хүмүүсүүдийг бас ингээд уг нь оруулаад байвал их зүгээр юм шиг санагдсан. Тэгээд манай салбарын 2 дахь зочноор орж ирж байгаа юм байна. Хамгийн анхных нь болохоор энэ Samsung Electronics-д ажилладаг яг энэ хагас дамжуулагч semiconductor-ийн нөгөө дизайныг хийдэг наранхүүгээ залуу хэдэн сарын өмнө орсон байгаа. За тэгээд 2 дахь зочноор инхтэр орж байгаадаа маш их баяртай байна. За тэгээд дугаараа эхлэхээс өмнө инхтэрийн талаар яг хуу хальт бас танилцуулъя гэж утсан. За тэгээд инхтэр маань хамгийн гол нь одоо миний их сайн найз байгаа. За тэгээд Brown-ыг сургуулийг битээр хамт төгсөжсэн тий. За тэгээд Brown-ыг сургуулийг төгснөхийн дараа инхтэр маань Cambridge авсан тий. Cambridge master хийгээд тэгээд дараа нь Монголд болохоор ажлынхаа гарааг болохоор Newcom Group-т эхлүүлсэн. За тэгээд зөндөө олон сонирхолтой прожект хөрөнгө оруулалтын одоо салбарт олон жил бол ерөнхийдөө бол туршлага хөрвүүлсэн залуу байгаа. За тэгээд хамгийн сүүлд одоо MCS-т захирлаар эрчим хүчний одоо салбарын захирлаар бол ажиллаж байгаа. Бас зөндөө олон компаниудын тузыг гишүүнээр бас байд юм байлаа. За тэгээд миний хувьд бол яг хөө зүгээр инхтэр хүн гэд бодохоор шууд хөрөнгө оруулалт эсвэл хөрөнгө оруулалтын салбарыг бодохоор шууд инхтэр гэдэг ерөнхийдөө нэр бол толгоонд бол бууж ирдэг. За тэгээд эхнийхээ асуултыг ер нь ингэж тавья гэж бодож байна инхтрөө. За болткоп дээр ингээл Giga Talk дээр 7 хоног болох ингээл юм ярихаар бүр зөндөө олон юм болоод байна тий. За хамгийн сүүлд за мэдээж одоо химэл оюун ухааны одоо ингээд бүүм явж байна. За технологийн зөндөө олон компаниуд өнөөдөр одоо нийт хөрөнгийнхөө одоо capex-ийн хэдэн хувийг ч одоо химэл оюун ухаан руу зарцуулаад байгаа 850 одоо тэрбум доллар ч илүү тийм тоос харсан. За одоо Strait of Hormuz гэлэн тий тэрэн дээр одоо oil price-ийн үн $100 гараад явчлаа байрлал нь. За тэрэнд одоо Jerome Powell дөнгөж сая одоо бас солигдоод Fed rate өнөөдөр дээшлэхүү доошлох үйл зөндөө яриа гарч ийн. За дөнгөж сая cloud тэр AI mythos гэдээ бас нэг тийм технологи гаргаж ирээ. Тэр нь ингээ financial одоо энэ institution-ыг бүгдийн тэр cyber security байдал дээр бас ингээл зочроогаал ингээл явж ийн те. За тэгэл мэдээж одоо дайман. За Elon Musk хамгийн сүүл Sam Altman-тэй бас ингээ шүүхтэд ингээл ороод явж ийн. За ингээ зөндөө олон ерөнхийдөө мэдээлэлд байна. Гэхдээ эдрийг ингээ бүгдийн жоохон цэгцлээд зүгээр яг өнөөдөр macroeconomic те одоо тэр талаас нь ерөнхийдөө одоо ямар байдалтай байна вэ? За тэгээд өнөөдөр ерөнхийдөө одоо хөрөнгө оруулагч хүний хувьд өнөөдөр is this like a good environment энэ одоо тав тухтай орчин байна уу эсвэл бас нэлээд одоо хэцүү үе байна уу чиний талаар бодлыг асууя гэж бодож байна. Яг сая хийсэнчлээ юу вэ л да одоо ингээ маш тийм нэг ороо босгоо те юм нэг яг мэддэхгүй тийм үе байна. Тэрнийхээ нэг бодлоо юу гэсэн үг л тийм instability and chaos байна гэдэг бол боломж байгаа. Гэхдээ хаана боломж байгаа юу гэдгийг бол одоо хүмүүс таавлах гэж үзэж штэ одоо stock market дээр одоо ингээд стокуудын өсөлт дээр бол одоо том фандууд ч юм уу инвесторууд энийг одоо ирээдүйд одоо яг энэ үе одоо дараа нь амжихад бол ингэ амжилттай компаниуд болно гэж одоогоор бет одоо ашигн тэгж өсөөгүйгээр гэсэн зарим дээр нь бол ингээд бет тавьж байна те. Тэгээ энэ бүгдээс яг харахад миний хувийн төгөл бол яг одоо бол өмнөх одоо 30 жил ялангуяа 1990 оноос хойш за 1980 оноос хойш дэлхийн ертөнц бол илүү integrated одоо биеинтэй холбоотой олон улсын худалдааг дэмжиж хаана одоо өртгийг баг үйлдвэрлэх боломжтой газар үйлдвэрлээд тэгээ хаана нөгөө нэг сервисийг их үнээр одоо бүтээгдэхүүн их үнээр зарах боломжтой газар зардаг. Тийм зах зээлийн өсөлт нэгт тэлжсэн. Хоёр дахь шинэ зах зээлүүд нэгжсэн. Одоо хятад гэдэг том зах зээл өөрөө 80 оноос хойш нэгдэж эхэлсэн. Зөвлөлт холбоот улснаас хойш Зүүн Европ, Орос өөрөө ингээд нэгдэж эхэлсэн тий. Тэгээд нэг Азийн бусад улсууд хөгжиж эхэлсэн болохоор яг 80 90 оноос хойш дэлхийн ертөнц өсөлт нь нэгт саяны дугаар байжсэн. Хоёр талаар нөгөө нэг efficiency өсөх боломжтой байсан. Яг бол хямдхан газруудад үйлдвэрлээд хоорондоо худалдаа хийдэг байсан улсууд хийдэг болоо тий. Одоо энэ
нөхцөл байдал нь ер нь сүүлийн хэдэн жил харж байхад буцаад нөгөө нэг яг өмнөх шиг мэдээж болж байгаа биш. Тэгтээ тодорхой хэмжээнд хязгаарлагдаж эхэлж байна те. Яг бол одоо зарим бүтээгдэхүүнээ одоо Америк болон Хятад биеиндээ одоо зарж болохгүй гэсэн хязгаарлалтууд гаргаж эхэлж байна. Тэгээд тэрнээс нь ус болоод одоо өөрсдөө нөгөө нэг юу Америктай ч юм уу эсвэл Америк холбоотой улс дээрээ за бид нар ийм бүтээгдэхүүнийг эсвэл ийм уул уурхайн бүтээгдэхүүнийг одоо олболж эхлэе гэсэн шийдвэр гаргаж Хятад ч гэсэн адилхан одоо бусад улсуудтай гэрээгээ те одоо Африк, Төв Азийн улсууд бас ингээд шинэ зах зээл нээх гээд ингээд одоо би нэгээ жоохон яаж штэ өмнөх шиг бүрэн интеграц байдал жоохон өөр болж байгаа шүү. Тэгээ хамгийн сүүлд болж байгаа ялангуяа Ираны дайныг харахад бол одоо бензиний нийлүүлэлтээр бол маш том тийм зөрөө гарч байна те. Энэ зөрөө нь юу гэхээр жишээ нь одоо Иран болон булангийн орнуудын бензиний дийлэнх нь бол одоо Аз руу явж байгаа. Бараг тэр Хормозын хоолой гэж одоо Ираны тэнд байгаа ус нь одоо замаар явж байгаа бензиний 3-ны бараг юу дэлхийн бензиний одоо 1.5 байдаг үлээ. Тэгээ тэрнийх нь дийлэнх хагасаас илүү нь бол Аз руу явж байгаа. Тэгээ яг Хятад бол том худалдаа авч Хятадаас илүү Япон, Солонгос бол жишээ нь одоо бензин дээр бол бараг тэндээс 80-90% хамааралтай гэсэн байсан баг те. Тэгэхээр энэ ингээд саяны шиг дайн болоод ингээд энэ учир нь олдохгүй ингээд зогсон байдалд орох юм бол эсвэл Иран одоо Япон, Солонгос зарахгүй те магадгүй Хятад зарж болно юм тийм шийдвэрүүд гарвал тэгээ Япон, Солонгосын хувьд бол энэ ингээд эдийн засгийн яг шок болж штэ. Харин өөр нэг газраас бензинийг үнэтэй авах болно. Тэгээ өмнө нь болохоор энэ хэсгээс хямдхан авдаг гэсэн. Тэгэхээр энэ ингээд бас ингээ яг эдийн засгийн өмнөх шиг ингээ нэг хаплий одоо өсөд байдаг энэ зах зээл хомогдож байгаа шүү. Нэгт. Тэгэхээр эдийн засгийн өсөлт жоох удаашрах болов гэсэн би нэг хүлээлт дэлхийд даяар улсуудыг харж байгаа. Ялангуяа Солонгос жишээ нь одоо эрчим хүчний хамгаалалт өндөр болохоор ингэж байна. Гэхдээ энэ дунд нь хэд одоо винер буюу одоо ялж байгаа ус цөөхөн ч юм уу том секторууд байх боломжтой. Жишээ нь одоо бензиний сектор дээр сая ихээр за Хормозын хоолойгоор явдаг тэр бензин нийлүүлэлтийн юмуд нь хязгаарлагдлаа гэхэд өөр газраас нийлүүлэх боломжтой бензин үйлдвэрлэгч нар бензин одоо байгалийн экспортлогч нар зах зээлийн үн өссөн үед илүү өндөр ашигтай зарах болж штэ. Боломж шүү дээ. Тэр нь юу гэхээр одоо Канада, Америкийн олборлогч нар хамгийн түрүү тэд нар тусан замаар яаж байна. Одоо Солонгос, Японд бол зах зээлийн үнээргээ зарахад волюмоч нэмчихэж байна, үнэч нэмчихэж байна. Тэгэхээр профит нь шууд өсөж байна. Тэгээ энэ процент дээр чинь хамгаалж байна. Тэгээд ирээдүйд яг энэ дайн намжлаа гэхэд бас ингээд нөгөө нэг мэдээж улсууд чаа дахиж ийм дайн бодвол яг үгсэн хэрвээ бодолтой бол мэдээж ингээд нөгөө нэг өмнөх шиг нэг худалдаа авахчаас нэг хэсгээс рижнээс авахаас илүү Америк өөрөөр газраас авъя гэсэн тэр нэг бодлоготой болж эхлэв. Тэр улсуудын зардал нь шууд өсөж штэ яг илүү үнэтэй байна. Нөгөө экспорт хийж байгаа улсууд нь боломжтой шин. Тэгэхээр яг хөрөнгө оруулалтын цогцоос харахад сая тэгээд саяны тийм яг бензиний яг инпут өндөртэй одоо жишээ нь ингэж аваад одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа газрууд бол маржин жоохон хумгдах одоо хувьцааны өсөлт нь жоохон удаан багтах гэсэн яг тэгвэл товчхон хийж болох та мэдээж олон өөр юм шалтгаалж байгаа. Бензиний волюм өндөр яагаад тэгээд маржин сайтай зарах одоо ямар нэгэн хязгаарлалт орохгүйгээр зарах рижинд ажиллаж байгаа тийм олборлогч нар бол одоо хувьцааны зах зээл дээр ингээд шууд одоо шигэх боломжууд энэ яг иймэрдүү маягаар яаж тэгээ уул уурхай дээр ялангуяа энэ нэлээд том бас болж байгаа шиг байна гэж бодож байна. Одоо нэг critical minerals гэсэн топик бол одоо 5 жилийн өмнө бол ингээд судалгааны төвшөнд хүмүүс ярьдаг байсан бол одоо бол Америкийн нэгдсэн улс нь өөрөө critical mineral-ын фонд баг босгоод хөрөнгө оруулаад явж гин одоо Америкийн уурхай компани хувь шууд эзэмшээд за Хятад бол энэ дээр бол маш олон жилийн одоо плантаагаар одоо ингээд 20 жил бараг энэ дээр багаар энэ плант ажилласан харагдаж байна. Одоо ингээд supply chain дээр нэг болцсон байна. Европын албад бас ингээд critical mineral гэдгээ одоо critical mineral гэдэг нь юу гэлж байна л да. Тухайн улсынхаа стратеги явж чухал тийм ашиг бодмол баялагын бүтээгдэхүүнийг хэлж байгаа тийм. Тэр нь одоо уран, байгалийн ховор элемент, одоо зэсийг хүртэл сүлд оруулсан байгаа. Ягаад гэвэл эрчим хүчний шилжилтийн юм уу тэд бүтцүүдүүд хамгийн их оролцдог. Тийм бүтээгдэхүүн болохоор хоёр талаар supply нийлүүлэлт нь бас хязгаарлагдмал. Одоогоор бол шин тийм том уурхай бол нэгдсэн тохиолдол маш ховор байна. Том хэмжээний уурхай нэгт гэж өөрөө уурхай төсөл чинь одоо ил уурхай тийм засгийн уурхай жишээ нь бол хомс улсан болохоор далд уурхай гэдэг нь маш хугацаанд төлөвлөдөг том хөрөнгө оруулалт шаарддаг. Тэгээ Монголын төвшин харж байхад бол оюутлахаа одоо хөрөнгө оруулалтын гэрээ зурснаас хойш 13-4 жил болж байна тийм. 13-4-өөс их бараг хэдөө 18 жил болж байгаа шиг шүү дээ. Тэгээд анх нөгөө нэг exploration хийж хайгуул хийж гиснээс хойш анхны хайгуул болсноос хойш бараг 20 жил имх болцсон юм хугацаанд яваад одоо л яг далд уурхаан ингээд жил ахицтайгаар яваад дахиад 2 жилийн дараа яг хамгийн дээд түвшин дээр хүрнэ гэж мэдэн дээр багш гэлээ. Тэгэхээр энэ бол ийм урт хугацаа жишээ нь оюутлахын жишээ дээр шаардсан. Энд дээр удаан уу гэж үзэхээр Америкт бол жишээ нь одоо
бас засгийн урхаа PHP Rio-ны хамтарсан Arizona-д байдаг урхаа одоо 20 жил болж байхад одоо хүртэл ажиллаж эхлэегүй тэгээд явж байгаа. Нэлээд их яг хөө development одоо хөгжүүлэлтийн зардал үүссэн. Тэгэхээр иймэрхүү байдлаар харахад бол ийм нийлүүлэлтээр бол ингээд шинэ одоо энэ тоглогч орж ирэх нь хэцүү байна те. Нийлүүлж байгаа айлууд нь саяны байдлаар одоо худалдааны дай интенттэй эсвэл интент одоо худалдааг нь боддоор одоо хаацаа одоо хормозын холоо гэдэг шиг хааны газар одоо нийлүүлэх боломжгүй болгочих юм бол одоо цэцсийн үнийг ямар ч хамаагүй үнээр өөр газараас авъя ч юм те. Ингээл өөр нэг шинэ үнээр хамаагүй үсгээгүүд үн өсөх нөхцөл болно. Тэгэхээр цэс хэрглэж байгаа бусад бүх одоо юмнуудын зардалнаас ингээд. Тэгээ энэс яхаа саяны яг бензиний жишээтэй адилхан те. Тэгэхээр тэн дээр яг ингээ хэврэг одоо маржин хадгалж чадахгүй тийм тоглогчны бол өмнөлгээ ашиг ажиллагаа нь бол хэцүү буурах магадaltaй. Яг энийг ингээд зөв тоглоод одоо нийлүүлэгчтэй одоо тийм дунд нь одоо ажиллаж чадах тийм юм бол одоо хамгийн их одоо ашиг илүү өртөөд өсөх тийм боломжтой байна л гэж байна. За стаг баярлаа. Айгу том асуулт шууд эхлээд асуулаа. Гэхдээ чиний хідэн point надад айгу таалагдсан. Эхнийх нь болохоор so much is going on те. Тэгээд дэлхийн ерөнхийдөө аймар тийм одоо uncertain байна те. Uncertain байна гэдэг чинь бас нөгөө талаараа тэрэн дээр бол маш их бас боломж потенциал байгаа гэдгийг чи эхлээд хэлсэн. Тэгэхээр тэрнтэй бол 100% санал нэг байна. За хоёрт нь болохоор за эдийн засгийн хувьд бол өмнө нь бол нэлээд тийм integrated те байсан. Одоо ингээд жоохон disintermediate жоохон явагдаж эхэлж байна. Тэрнээсээ болоод эдийн засаг бас дэлхийн өнцгөр ингээ харахад бас жоохон удаашрах одоо болцоотой байна гэж хэлсэн. Тэрнээс санал нэг байна. За гурав дахь сонирхолтой зүйл нь болохоор одоо not every industry is created equal гэдэг шиг те. Одоо зарим салбарууд нь бол уналттай байна. Зарим салбарууд дээр бол бас маш их потенциал байна гэж байна. За тэгэхээр миний хувьд нэг тийм хувийн асуулт байна те. За хувийн асуулт гэдэг нь юу гэсэн үг вэ? За жишээ нь одоо би нэг $1000 ч юм уу за байлаа гэж бодъё те. Тэгэхээр яг одоо retail investor малгайг одоо хоёулаа зүгээд үзье л та. Тэгэх юм бол өнөөдөр ерөнхийдөө хөрөнгө оруулалтыг ер нь хэрхэн хийх хэрэгтэй вэ? Яагаад энэ асуултыг би асууж байна вэ гэхээр өмнө нь бол яг хөө ингээл Berkshire Hathaway дээр ингээл хараад Charlie Munger юу гэж хэлжсэн мэхээр за та өнөөдөр юм тийм sophisticated одоо хөрөнгө оруулагч ингээд биш бол зүгээр одоо S&P-д ингээд мөнгө хийгээд байхад хангалттай тэр бол ингээд very good одоо амар сайн одоо хөрөнгө оруулалтын tool гэж бол би бол яг сонсч тэгээд өнөөдрийг хүртэл ерөнхийдөө миний хувьд бол ингээл зүгээр л одоо өөрийнхөө тодорхой хэмжээний хадгаламжийг нөгөө S&P рүү хийгээд байсан байхгүй юу? Тэгсэн чинь S&P чинь өнөөдөр үнэхээр тийм diversified болоод байна уу гэсэн чинь бас жоохон үгүй болоод байгаа шиг байна тий. Өнөөдөр нийт S&P-гийн бараг 50%, 40-50% нь өнөөдөр нэлийн нөгөө нэг концентрат болсон байгаа. Юун дээр концентрат болоод байна вэ гэхээр нөгөө 7 технологийн компани байна. Тэр нөгөө Magnificent 7 гэдэг одоо Nvidia, Apple, Google, Meta юу гэдэг тий. Тэгэхээр ер нь яг ийм орчинд өнөөдөр би $1000 байх юм бол өөрөө одоо хөрөнгө оруулалтаа ерөнхийдөө одоо хэрхэн хаана яаж ер нь одоо хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй вэ гэдгээс чиний бас хувийн бодлыг асуумаар байна. Тэр яг энэ нөгөө хөрөнгө оруулалтын зөвлөхөө шүү дээ. Зөв хувийн бодлоо л яг entertainment process гэдэг. Яг үнэ тий. Тэр үнэхээр юу вэ? Тэр мөнгө $1000 одоо хөрөнгө оруулах чинь гэж шүү дээ. Инвест хийх чинь. Тэгвэл хамгийн түрүүнд шүү дээ. Өөрийнх нь мөнгөний хэрэгцээнээс хамаарах хэрэгтэй шүү дээ. Одоо өөрөө одоо шүү дээ дараагийн 1 жил юм уу дараагийн хэдэн сар хангалттай одоо зардлаар нөхөх тийм мөнгө нөөцтэй байна уу тий одоо орлоготой байдгүй тий эсвэл том юм авах чинь амьдралын хэрэгтэй тийм одоо нэг юмуд байж болно шүү дээ одоо хүүхдийн сургууль за магадгүй тэ байрны төлбөр буржлага тийм бүх юм нь одоо тодорхой өөр хадгаламжинд байгаа шийдэгдсэн эсвэл тэрийг ингээд нэг тусад нь хадгалж байгаа гэж бодъё л дээ $1000 яг өөрөө шийдгээр яг хөрөнгө оруулъя гэж үзчихвэл энэ тохиолдолд яг миний бодлоор яг стил яг бодож байгаа S&P 500 гэдэг бол Америкийн 500 том компани байгаа тий. Тэгэхээр 500 том компани дээр харж байхад бол одоо ихэнх технологи heavy болсон. Одоо баг market cap-ыг хагасаас илүү нэг технологи 10 компани байна уу тийм байна тий. Google одоо юу гэдэг Facebook гэдэргээ тий. Тэгээ магадгүй ирээдүйд одоо энэ OpenAI, SpaceX гэдэг IPO хийчихвэл тэд нар ч гэсэн ороод үнэхээр эдийнх нь болох юм шиг шүү дээ. 80-аар ирдэг. За энэ нөхцөлд энэ одоо зөв үү буруу гэсэн асуулт яг чинь сая доод асуудаг шүү дээ. Ирээдүйд яг хинч мэдэхгүй. Гэхдээ урт хугацаанд яг хөө ингээд маркет өөр коррект хийдэг. Тэр 500 компани зарим нь одоо 20-30 жилийн өмнөх 500 компани дээр хамгийн дээгүүр жигсдэгсэн компаниуд бол алга болсон.
одоо зарим нь дампуурсан, зарим нь алга болсон, листэнтэй ч орж чадахгүй болсон. Зарим нь бол эхний 100 байдаг нь одоо бүр шахагцсаар доош болсон. Тэгээд одоо GE баг хамгийн том жишээж магадгүй те. Америк GE гэдэг бол ер нь супер одоо Солонгосын Samsung байсан юм л да Америк гэдэг одоо конгломерат байсан те. Өчнөө дотроо компанитай онгоц сэргийгдэх шивүүдээ цахилгаан бараа те. Тэгэхээр хуваагдаад 3 хуваагдаад дуусч байна. Тэгээд санхүүгийн жоохон асуудлуудад орсон. Одоо буцааж байгаа сэргэж байгаа юм л та. Гэхдээ проблем ихтэй тийм одоо хөрөнгө оруулалтаас болж жоохон удаашраад, зах зээл нь бас удаашраад тэгээд компани 3 хуваагдаа. Тэгээд 3 хуваагдсан компани нийлбэрч гэсэн өнгөшгөө одоо байж чадахгүй болсон. Гэхдээ энэ бол ингээ S&P 500 авсан үнээр бол энийг бол ингээд G-ийн авах, тэрийг авах шийдвэр байхгүй. Тэр нөгөө индекс ялангуяа тэр фандны гаргаж индекс ч юм бол дотроо автоматаас adjust хийж байгаа. Тэгэхээр S&P 500 зүгээр индексийг авсан хүн бол зүгээр энэ дунд нь G-ийн шахагдлаа гэхэд Google-ийн одоо volume index, Apple-ийн volume index гэсэн бол тэгэл S&P 500 инвесторууд баг Apple, Google-ийг автоматар багаар авч байгаад л адилхан процесс санаа болсон байгаа. Тэгээ энэ ажлыг яг тэр S&P 500 хийж гисэн. Тэгээ ирээдүйд ч гэсэн одоогийн энэ одоо том компаниудыг зарим нь шахагдаад дунд нь хүнээс нэг шинэ AI компани гарах эсвэл магадгүй одоо AI chip үйлдвэрлэхэд одоо энэ mining бол эрчим хүч хэрэгтэй гэж байвал Америкийн том эрчим хүчний нийлүүлэгч компани үнэлгээ nëсгүй тийм болоо гэхээр S&P 500 эзэмшиж байгаа хүн бол тэгэл тэрийг ашиг шимээ хэрэгтэй тийм. Гол нь тэр шийдвэрийг гаргах хэрэггүй. Тэр шийдвэр гарна гэдэг нь бол одоо мэрэгжлийн хүн ч гэсэн хийхэд маш хэцүү ажил. Одоо энэ Warren Buffett өөрөө retire болсон байна л да. Гэхдээ Berkshire Hathaway харахад бол одоо бараг 400 гаруй 300 тэрбум байсан. Тийм хэмжээний каштэй. Дийлийнх нь бол яг даатгалын тэр байлах систем гэж үзэхэд хөрөнгө оруулах боломжтой мөнгө нь магадгүй 150-200 тэрбум доллар байгаа. Одоо тэгэхээр Berkshire Hathaway чинь одоо нэг их 80-ийн компани гэхээр үнэлгээнийхээ 20% тэнцүү одоо мөнгийг бэлэн байлгаж штэ. Тэгээ яг шалтгаан юу гэж асуухад байнга бол одоогоор яг зах зээл дээр гоё компани сонирхолтой үнэлгээтэй одоо яг авч болох үнэлгээтэй компани алгаа тий. Тэгэхээр яг бид нар тэр нөгөө fixed income илүү хийдэг. Одоо Америкийн бондуудыг илүү 4-5% авч байгаа. Тэгээ том боломж гарвал авъя гэсэн мессеж байнга өгдөг гэсэн тий. Тэгэл явж байгаа л энэ Berkshire харж яг ингээд нэг яг өмнөх Warren Buffett бол яг 60 он 70 80 онд бол илүү агрессив тийм жижиг дийлүүд хийдэг байсан. Тэгээ тухайн үед бол зах зээлийг одоо яг бүрэн судлаад одоо баланс яг тэр номдын гарч баланс шийт дээр одоо штэ компанийн үнэлгээнээс их одоо мөнгөтэй компаниуд байхад тэр нэг хүмүүс нэг сонирхдаггүй байсан юм уу судалгаа баг хийдэг байсан болохоор тийм компани хямдхан авчиж болж штэ. Тэгээ баталгаатай яг баталгаатай ажилттай мэдээж. Гэтэ яг нэг 5 тодорхой хугацаа хүлээгээл явбал үнэлгээнээс их мөнгөтэй компани юм чи яаж хийж байгаа л яг үнэлгээг нь бүсгэж чинь гэдэг итгэлтэйгээр зоригтой авдаг гэсэн. Одоо ингээ бодж үзэхэд бол 90 оноос хойш интернет компьютер илүү хөгжснөөс хойш ийм судалгаа хийгээд ялангуяа Warren Buffett амжилтыг одоо мэддэг болсноос хойш өчнөө олон сангуудаа бүгд ингээ судалж байгаа. Одоо зарим нь баг цаг тутам минут тутам шалгадаг юм хийж байгаа. Энийг одоо хамгийн юм нь AI бүр илүү мундаг хийж байгаа шүү дээ. Ямар ч хүнээс илүү урдан тий бүх одоо нэг мэдээ гаргахад л шууд анализ хийгээд яаж өөрчлөлтгүй. Ийм нөхцөлд яг нэг хувцас аваад тэр нэг жилийн дотор хэд нугарахын таах ч юм хэд өсөхийн таагаар авна гэдэг маш хэцүү байх гэж бодож байна. Яг хийж чадж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ маш тийм хэцүү маш их тийм ер нь бол ирээдүйг 100% хинч төгөж чадахгүй ч хамгийн мундаг хүн ч гэсэн энийг хийх хэцүү. Тийм ээ. Энэ маркет өөрийгөө коррект хийн гэдэг тэр бас айгүй гоё онол байна. Тэрийг бас би анзаараагүй юм байна. Яагаад вэ гэхээр яг энэ одоо premise дээр ерөнхийдөө үндэслээд би за ерөнхийдөө одоо өөрийнхөө бүх мөнгийг S&P рүү бол одоо хийх одоо болохгүй юм байна. Энэ бол no longer одоо солонгорохтой no longer diversified гэж би ерөнхийдөө хараад тэгээд яг өөрийнхөө одоо нийт ингээ хөрөнгө оруулалтынхаа портфолиог жоохон задлж гисэн байхгүй. За тэгээд нэг 40% нь болохоор нэг би яг одоо S&P рүү хийгээд за үлдсэн ер нь одоо 60% зарим хэсэг нь болохоор илүү одоо нөгөө нэг safe одоо нөгөө инструмент руу идэр хийгээд тэр нь болохоор за одоо long term treasury одоо Америкийн одоо bond ч юм уу тэрийг л авах ч юм уу эсвэл одоо яг нөгөө ETF-д байгаа шүү дээ ETF дотроо S&P-гээс гадна илүүтэйгээр зүгээр tech биш зөвхөн одоо high dividend өгдөг одоо high yield өгдөг high dividend өгдөг тиймэрхүү ETF руу хийх ч юм уу иймэрхүү байдлуудаараа зарим нь болохоор бас Америкаас гадна одоо нөгөө ex-US гэдэг одоо world ETF-д байгаа дэлхийн ETF рүү тэрэн дотроо болохоор Аз руу ч юм уу Samsung дотор байгаа TSMC дотор байгаа
За тэгээд Европ эдрэгээд ингээд ерөнхийдөө нэлээд солонгоруулж үзлээ. Тэгээд үнэхээр энэ нь ингээд солонгороод за тэгээд одоо Америкт ямар нэг юм болоод за эсвэл tech компаниудын одоо bubble ингээд задраад AI өнөөдөр худлаа болоод тэднэр нь ингээд унахад бусад ингээд хувьцаанууд бол ингээд өөрийгөө барина гэсэн бодолтой жоохон харагдсан боловч чиний түрүү хамгийн ихэнд бас хэлсэн нөгөө нэг юу байсан те концепт байсан тэр нь болохоор дэлхий still quite integrated өнөөдөр тэгэхээр ингээд ямар нэгэн болоход яаж солонгоруулад бүхэл хувьцаа ингээд нэг зэрэг унаад байгаа шиг надад бас санагдчихээн тэгэхээр чи тэрэн дээр ер нь бол ямар бодолтой вэ? Ер нь солонгоруулалт гэдэг чинь is it even real? Юу вэ? Яг өөрөө одоо яг магадгүй тодорхой багтан дээр бол бүр том сан гэж үзэл тэ 1 тэрбум долларын сан байгаа те 1 тэрбум долларын сан тэгээ солонгоруулна гээд одоо 100 200 300 хувьцаа эзэмшээд явах юм бол энэ бол одоо even 1 тэрбум сангийн хувьд шүү дээ нэгт operation cost яд маш хэцүү. Хоёрт энэ бүгдийн track хийх гэж одоо бүр тийм мундаг тийм AI одоо agent тэрийг хийдэг тийм найдвартай систем гараагүй бол even одоо 1 тэрбум even 10 тэрбумын сангийн тийм олон хувьцааг зэрэг менеж хийх гэдэг бол хэцүү. Тэгэхээр миний зүг бодлоор бол зүгээр яг өөрөө чи хэлдэг стратеги бол зөв гэж бодож байна. Одоо S&P 500 шиг core гэж үзэлтэй тийм юмны. Тэгэхээр тодорхой дүнгийнхаа нэг арай нэг эрсдэл багтаа нэг өсч болох хувийн яг тэгж хадгалаад тэгээ мэдээж бас зарим хувийн болохоор тэгээ мөнгө хэрэгцээндээ зориулаад одоо саяны нэг бонд ч юм уу тий fixed income арай риск багтаа тиймүүд аваад ингээ байж болно. Тэгээд бусдын болохоор яхаа өөрийнхөө бас нэг одоо тодорхой төвшин судалсан секторуудад инвест хийгээвэл за секторын мэдээж том хувьцаанууд авчиж болно шүү дээ. Одоо шинэ AI хэсэгт одоо арай жоохон дийлэнх оруулъя гэж бодъё гэвэл одоо AI хэдэн компани авчулж байна. Эсвэл тэн дээр нь зориулсан ETF зөндөө байгаа одоо ETF гэдэг нь тийм нэг багц сангийн нэгжүүд арилжаалагдаг. Дотроо тэгэл яг одоо mining ETF гэвэл одоо mining компаниудыг нийлүүлсэн тийм юм байна те дотроо одоо Rio BHP гэх хамаг том компаниуд эзэмшдэг сан. Тэгэхээр тэр нэг компанийн авах шаардлагагүй тэр сангийг авахд дотроо одоо уул уурхайн компаниуд явчихна алтны сан гэж байж болно. Шөө тэгэл өөр бүх секторуудаар тэгж тийм санг. Region мац одоо нэг том Vanguard, BlackRock-ийн үзүүлдэг сервисүүд тийм байна шүү дээ. Одоо дэлхийн одоо юу гэж байна? Үйл хөдлөлийн зах зээлийн хувьцааны багц, Америкийн үйл хөдлөлийн багцааны хувьц, Азийн тэгэл амар олон нэмэгдсэн тэгэл өөрөө супермаркет ороод одоо сонгож байгаа юм шиг бараг болцсон байна. Тэгээ энэ нэг бодлоо яг ингээд тодорхой region-д одоо ихтгэл өнөмшлөлтэй те за магадгүй одоо Азийг илүү өснө гэж бодож Азийн дээр хувьцааг нь авчиж та эсвэл ер нь үйл хөдлөлт дэлхийд даяараа л өнөсөн те энэ region-ийн сонгох нь хэцүү гэж үзчихвэл глобалын сонгогч болно те ийм юмуудыг шийдвэрээр гаргаж болно. Гэтэл ер нь бол үзснээр энэ инклээгээд яг сайт нь нэлээд жоохон limited байдаг юм шиг надад санагдсан. Яг зүгээр л S&P 500 авч байгаагаа харьцуулбал илүү ээж чадахгүй гэвэл нэг яг миний зүгээр хувийн зүгээр ажиглалтаар бол нэг бас өчнөө одоо энэ ажил болж штэ. Тэгээд судалгаа гээл тэр нь ингээд яг тэгж чадахгүй юм шиг санагдсан. Тэгэхээр оронд нь зүгээр миний бодсноор бол яг S&P 500-ийн core гэж болно. Тэгээд тодорхой нэг хідэн яг ихтгэл өнөмшлөлтэй тийм нэг хувьцаануудаа яг илүү satellite байдлаар одоо хөлбөруулаад тэгээ байж байвал арай дээр юм бол гэж. Тэгээд what it's for you and өтөр хүний шийдвэрээс тэг шамарна. Тийм ээ. За окей. За түрүүн хоёлаа нөгөө нэг tech valuation талаар хальт ярьсан нийт S&P-ийн бараг 440 50% ингээд хүрчлээ гэж. За тэгээд тэр дотор бол ингээд томоохон компаниуд бол байна те. Тэгэхээр ер нь чиний харж байгаагаар одоо энэ tech компаниудын ер нь үнэлгээ гэх нь юу гэж бодож байна? Энэ амар overvalued байна уу? За undervalued байна уу? Ер нь rightly valued байна уу? Ер нь чиний харж байгаагаар энэ tech компаниудын үнэлгээ ер нь юу болоод байна? Тэгээ ер нь бол одоо ингээд бүх яг ер нь бол хөрөнгөний зах зээл одоо equity зах зээл ш хувьцааны зах зээл гэдэг бол ер нь амар оптимистик зах зээл. Ихэнх хувьцаач ирээдүйдээр л үнэлж гарч байна. IPO хийхдээ ч ирээдүйдээр үнэлж байна. Одоо SpaceX-ийн үнэлгээгээр бол тэр мэдээ идрээр үзвэл бол хэдэн их найдын үнэлгээ нь бүгд ирээдүйд хийх ажил дээр төлөвлөж байгаа тий. Тэгээ нэг бодлын тэр нь бол ингээд ирээдүйд үнэхээр мундаг юм хийчихвэл том ашиг амлаж гэн гэсэн үг шүү дээ. Гэхдээ бодит байдал дээр тэр ирээдүйд бол гашгаа одоогийн үнэлгээнд оруулсан бахар чаа. Яг хөө тэр замдаа хурж одоо сайн байна. Замаасаа одоо нэг юм л одоо тий одоо ирээдүйн ч тавруулах юм шиг. Нэг л асуудал гарлаа гэхэд нөгөө нэг бүх projection үнэлгээний тэр юмуд нь юмдаа хүрчихгүй бол одоо авсан үнэлгээ нь ямар вэ гэсэн асуулт үзэхэд одоогийн үнэлгээнүүд бол бүгд оптимистик. Одоо дэндүү өөдрөг. Тэр нь гэхдээ мэдээж тийм заавал одоо өөдрөг байлгаа буруу гэсэн үг биш. Энэс илүү одоо дэлхийн ертөнц хөгжиж болно. Яг нөгөө статистик онлын үед бодоход бол яг мэдээж одоо аль болох тийм safetyтэй одоо хамгаалттай тийм үнэлгээ нь одоо яг бүрэн тулцсан биш юмуд яг илүү
их ашиг өгөх эсвэл үнэлгээ нь буурах магадлалын хувьд байх болов уу гэж бодож байна. Тэгвэл тэглээгээд яг одоо ингээд бодъё л да. Одоо Tesla-гийн хувьцаад 2017, 18 онд бол тухайн үеийн Tesla ч бас нэг үйлдвэрийн асуудалтай тийм байсан. Үнэлгээ нь 100 тэрбум хүрч илүүгүй. Тэр үед бол барыг ингээд зарим хүн бол ингээд энэс цаашаа явахгүй дампуурах гэж байсан. Яаж одоо том машинтайхын өсөлтхийн гэжсэн чинь одоо Tesla хэд бараг их $8 үнэтэй болж чадлаа шүү дээ. Тэрийг бол ямар ч одоо ингээд ирээдүг дүгнээд прогноз хийгээд forecast хийгээд статистик бодлоо гэхэд маш эрсдэлтэй. Энэ одоо тэр 100 тэрбум 200 тэрбум үнэлгээгээс 2 3 нуурна гэдэг бол амар том амжилт болж иж болох үед одоо юу тэр байх вэ? Их найдын үнэлгээ бүрдсэн байна. Энийг тэгэхээр одоо хүн одоо тааварлна гэдэг бол одоо орхон би нэг кинийг тааж исэн гэж хэлэх амархан баг. Тухайн моментод яг байсан хүн бол шүү дээ. Энийг яг таасан гэж хэлэх үү? Тухайн моментод магадгүй байж хувьцаа нэг одоо тухайн үеэс 10 дахин өссөн байж тээ. 2 3 нуурхад л за болчлоо гэж зарчих байсан уу тий. Эцсийн хүртэл ингэж хадгалаад одоо тий тухайн үеэс 10 дахин хувьцаагаа өсөжлөө гэж хэлж чадах хүн маш цөөхөн баг гэж хэлж. Тэрнтэй адилхан яг одоо энэ AI-ийн одоо хувьцаанууд бүгд амар өндөр үнэлгээтэй нэг бодлын харагдаж байна. Тэгээ ирээдүйд энэс илүү өсөх магадлал мэдээж байна. Тэр нь юунаас шалтгаалдаг бол AI одоо үнэхээр бүтээмжийг масар их өсгөөд нэгт одоо тий одоо ашигтай болж чадвал хүмүүс бол төлбөр төлөх байх, хүмүүсээс одон компани засгийн газрууд сервисийг авах гэж төлбөр төлөх байх тий. Хоёрт болохоор юу вэ? Тэд нар өөрсдийнхөө нөгөө нэг юу өсөхийн боломжийн хязгаарыг одоо доох хэрэгтэй. Тэр нь одоо юу гэж байна гэхээр одоо тэр дата центр дээр одоо ажиллаж байгаа модельүүд нь одоо тодорхой хэмжээнд тулцсан шинэ дата центр барих хурд гэж байгаа. Тэр хурдыгаа одоо гүйц чадахгүй өсөж чадахгүй. Тэр дата центруудын цахилгаанаар хэнийг нийлүүлэх хэрэгтэй. Тэгэл одоо судалгаанууд харах чи бараг Америкийн одоо юу хүн амын 10 20 хүн ам гэдэг Америкийн одоо хавс бол орширсан суугчдын хэрэгэлдэг цахилгааны 20-30% тэнцүү цахилгааныг дараагийн 10 жил хэрэглэнэ гэж байна шүү дээ. Хэдэн гигаваттын том станцууд одоо Америкт баригдана. За яг Америк бас өөр эрчим хүчний одоо нөөц сайтай сэргээдэг байгаа. Гэхдээ хамгийн гол нь байгалийн хийн том нөөцтэй болохоор станц барих нь бол асуудалгүй гэж магадгүй. Тэгтэл станц барих хурд гэж байна. Тэрийг хөрөнгө оруулалтыг шийдэх хурд гэж байна. Тэгээ зарим төслүүд фейлдвэл тэр том хөрөнгө оруулалт хийсэн юмуд удаашгүй байх уу. Тэгээд мэдээж зах зээлийн байдал маш олон юмуд тэнд байна шүү дээ. Тэр нь бүгд биелжээж л одоо энэ үнэлгээндээ өрнө гэдэг бол амар тийм өөдрөг байж байна. Гэхдээ яг үнэхээр бүтээмжийг өсгөө сайн хэлсэнчлээ юм давж чадвал бол энэ компани боломж байгаа. Тэгтээ яг наадхан дээр чинь гоё нэмээд асуулт асууя гэж бодож байна. Тэгэхээр яг одоо өөрөө чинь хувьд те одоо цахилгаан эрчим хүчний ингээд салбарт эксперт зөндөө олон прожектн дээр төсөл дээр ажиллаж байгаа хүний хувьд яг энэ химэл оюухантай холбоотой за манай энэ том тех компаниуд ерөнхийдөө бараг нийт зардал нь $850 тэрбум something like that ерөнхийдөө энэ дата центр руу ерөнхийдөө барина гэж байгаа. Тэгэхээр дата центрыг барина гэдэг чинь зөвхөн нэг тийм одоо warehouse бариад дуусчих шүү дээ. Тэр warehouse-ыг барихын тулд ард нь ингээд бас зөндөө олон одоо infrastructure дэд бүтц ингээ явагдаж байна. За дэд бүтцийн нэг хэсэг нь бол мэдээж одоо эрчим хүч цахилгаан, за тэгээд ус, за тэгээд тэрэн дээр бас environment ч гэсэн орж ирж байгаа. За тэгээд дотор нь болохоор мэдээж нөгөө хагас дамжуулагчт нь ингээд байна тий, high bandwidth memory ч гэсэн ингээд явж байгаа. За тэгэхээр яг энэ бүгдийн ерөнхийдөө Америкт бол барих боломжгүй. Тий тэр нөгөөсөө тодорхой хэмжээний өөрийнх нь одоо natural бас нөгөө limit хязгаар эдэр бол байгаа. Тэгэхээр ингээд дэлхийд даяараа тэлж байгаа нь бол бас ингээд харагдаж байгаа. Тэгэхээр тэр ерөнхийдөө чиний хувьд за Монгол улсын хувьд ч юм уу тэр what does that mean ерөнхийдөө дата центр эднэр Монголд ч юм уу баригдах боломж ер нь хэрэг харагдаж байна потенциалын хувьд. За тэгээд бас сэргээгдэх эрчим хүчийг яг ашиглаж иймэрхүү химэл оюухны дата центр эдрийг ер нь барих боломж хэр байдیں۔ Тэр нь economics-ийн хувьд ер нь яаж буудیں۔ Эсвэл одоо яг л хуучнаа traditional байдлаар legacy тэр coal нүүрс эдрээрээ энэ дата центрүүд ер нь барьж гинөө. Ер нь ямар прогноз энэ салбарт явагдаж байна өнөөдөр? Яг Америкийн нэгдсэн улсын жишээ нь харж байхдаа одоо юу вэ? Ихэнх одоо шин цахилгааны нөөцнүүд дандаа байгалийн хий байгаа. Тэгээ байгалийн хий станц бол хамгийн хурдан барихад хурдан нэгт хоёрт ингээ хамгийн хямдхан компетитив байж одоо байна. Тэгээд мэдээж яг Америк сэргээгдэх юу байж байгаа. Гэхдээ одоогийн юуг харж байгаа сэргээгдэх нэг бодлохоор нэг дэмжих гэхээс илүү үнэн хямдхан байвал яг илүү авч байгаа шүү. Одоо Калифорни дэлхийн нарны эрчим хүчийг том бол их бариад Америкийн Midwest дунд тавьц салхины станц ирж байна те. Тэр нь бол тийм ээ. Тэгээ юу вэ? Цөмийн станц бас нэлээд сэргэж байгаа. Цөмийн станц яагаад сэргэж байгаа гэхээр одоо base load гэж ойлголт байна шүү дээ. Тогтмол цахилгааны нийлүүлэлттэй.
дата центруудыг бол ингээд салхитай ажиллуулаад бусд үед нь унтраач гэж болохгүй 24/7 бослаг ажиллах хэрэгтэй тий. Тэгвэл одоогийн хоёлын хийж байгаа колын хадгалж байгаа сервер өдөр унтраа шүү дээ. Цахилгаан хэрвээ тийм байдаг шээс. Тэр тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр тогтмол цахилгаан нийлүүлэх тийм одоо хамгийн бага одоо карбон одоо хүлэмжийн ялгаруулдаг тийм станц юу вэ гэвэл одоо цөмийн станц л яг одоогийн төвшөнд баг шиг байна. Яг нүүрсний станцаас хүмүүс яг татгалзсан гэж байна. Байгалийн хий бол нүүрсийг харьцуулбал хамаагүй бага хүлэмжийг гаргадаг. Тэгтэл бас тэрийг бас зарим юмуд ингээ хязгаарлаа тиймэрдүүгээр байна. Тэгтэл байгалийн хий бол одоогоор байж явах юм шиг байна. Тэгээ эндээс үзэхэд цөмийн одоо сэргэлт гэж ярьж байгаа. Цөмийн одоо станцууд илүү одоо ихээр байвч өмнөх хаасан цөмийн станцаа нээн гэж улсууд их ярьж байна. Microsoft тэр нэг Pennsylvania лөө энэ 2-3 гигаватт 1 гигаваттын жилөө том цөмийн станцыг өөрөө цахилгааныг авах гэж жишээ нь одоо гэрээлж байна тий. Энэ бүгдийг харахад яг competitive agent тийм л яг сэргээгт хийх барьчаад хажуугаар нөгөө тогтмол цахилгаан нийлүүлэх тест юм шийдлийг хийж чадж байгаа айл бол одоо Америкт том очиж байгаа шиг байна. Тэр нь Brookfield гэж нэг Америк Канадын сан байдаг. Дотор эзэмшдэг их $80. Тэдний нөгөө сэргээгт зэрэгч мөчний одоо сан гэж байгаа Brookfield Power Renewable гэсэн. Тэрнээс solution юу вэ гэхээр өөрөөсөө бас цөмийн станц юм бусад тийм станцууд өөр нэг сангаараа эзэмшиж байгаа. Тэгээ сэргээгт их өрчиж байгаа. Тэгэхээр ингээд сэргээгтгэж нийлүүлээд тэгээд base load-оч хүчийгээ тэгээд нөгөө нэг дата центрүүд Google 10 гигаваттын гэрээ байгуулсан цахилгаан нийлүүл. Тэгэл өсөөл яваад байгаа юм лээ. Тэр төвийн гэж. Тэгээд Монголд бол яг дата центр байгуулахыг одоо дата центр угаасаа ажиллаж байгаа. Гэхдээ энэс яг илүү том global scale-ийн юмуд хийгээвэл дэд бүтцийн одоо шийдэх хэрэгтэй. Дэд бүтц гэдэг нь одоо интернетийн утасны одоо яг энэ дээр яг нарийн техникийг мэдгүйсэн bandwidth-ийн бол одоо шин тэр интернетээ хурдуулан хэмжээг нь хангахгүй тийм шуумууд хэрэгтэй. Тэгээд тэр өндөртэй дата центрүүд рүү хоёр тийм backup line тавьстай тийм нэг интернетээр ажиллах. Тэр хоёр нь зүгээр нэг цаанаа урдаа одоо нэг компанид холбогдсон биш өөр одоо өөр нэг юутай юзертэй тэр системд бүхэлдээ онлоо гэхэд нөгөө систем нь ажиллаж байгаа. Цахилгаан дээр бас хоёр тийм цахилгааны системтэй нэг цахилгааны систем онлоо гэхэд нөгөөх нь ажиллаж байгаа. Өндөр түвшнийх нь бол бүр тийм байгаа. Яг өмнөх түвшнүүд нь бол яг backup нь одоо шинэ генератортой ч юм уу тийм зүйл байж болно. Сэргээгтгэр нийлүүдийг Монголын хувьд бол сэргээгтийн нөөцүүд бол салхиулж байна. Нэлээд өндөр байна. Нар бол өндөр байна. Гол асуудал нь тогтмол бас цахилгаан нийлүүлж явах хэрэгтэй. Тэрийн шийдэхийн тулд одоо Монголд одоогийн төвшөнд бол Монголын бүх цахилгаан нүүрсээр л одоо хангагдж байна. Тэгээд нүүрсний шинэ станцууд нэмж баригдаад тэгээд тэн дээр нь сэргээх залгаа тэгээд цахилгааны нийлүүлсэн тийм боломж байвал болох байх. Эсвэл ирээдүйд байгалийн боломжийн цөмийн станц тиймэрдэн юм байх. Батарейтай эсвэл яг ингээ хадгалаад батарей нөгөө нэг яг зарим одоо том хэмжээний сэргээгт хэрэгцээ батарейгаараа цахилгааны тогтмол нийлүүлэх гэсэн концептууд байна. Тэгээд одоогийн төвшөнд яг 100% бүгдийн тэгж хийгүүл үний хувьд сэтгүүц байж чадахгүй байх гэж харж байна. Гэвч эрчим хүчний шийдээ одоо Монгол улс шин одоо автокулинг хийх боломжтой нэг хүүтэн болохоор өвөлдөө шинэ кулерийн баг ажиллахтай дөрөнд дата центрийн цахилгааны хэрэглээний бараг 60-70% нь бол кулер ажиллуулах байна. Сенс ажиллуулаад нөгөө тэр юмуудыг халаахгүй, жижиг бүтээр халаахгүй тэгж баялгаж. Тэрийг бол жишээ нь өвлийн үйлдвэрлэл автокулерийгээ цахилгааны амьнад 100-ны үдирийн ажил. Энэ биш бүгдийг хийх боломжтой Монгол. Гол асуудал нь тэгээд дэд бүтцийн хэн нэгэн барих хэвээр. Энийг хэн барих уу? Ямар шийдлэр барих уу? Тэгээд дэд бүтцийн прожект гэдэг бол ер нь бол 1 жил барьчаал те. За манай цахилгааны 1 жил авахгүй бол одоо өөр нэг айл бид нар цахилгаанаас зарчна гэж болохгүй. Тэрийг бол маш урт хугацаагаар одоо төлөх ёстой гэрээг нь 20 жилээр ч юм. Ялангуяа Монгол эрчим хүчний одоо хэрэгцээ нэм юу их үед бол ингээ олон станцууд байхгүй шүү дээ нийлүүлж чад. Тэгэхээр нэг станц барьж байгаа бол одоо нэг юмд зориулаад одоо төмийн сүлжээнд улстай нийлүүлсэн саяны дата центртэй л цахилгааны үеийг бол тэр дата центр нь тэр станц барьж байгаа их зардлын одоо олон жил одоо ингээ зардлаа нөхөх юм чинь маш олон жилийн цахилгаан худалдаа авах гэрээ PPA зурх хэвээр. Тэгэхээр иймэрдүү нөхцөл байгаа тэр PPN-тэй банкable зээл өгөх хэмжээний байх хэвээр. Тэгэхээр нөгөө нэг дата центр байгуулж байгаа ил нь тодорхой хэмжээний санхүүгийн чадамжтай бас ийм баталгааг хийх чадамжтай гэл иймэрдүү нөхцлүүд нь бүрдүүл боломжтой гэж. Америк гэдэрт бол зөндөө станцууд байгаа. Тэгэхээр манай цахилгаан станцыг одоо хэнийг авахгүй болчихгийг өөр газар цахилгаанаа нийлүүлчин. Дата центр нь бол нэг станцын цахилгаанаа одоо өгөхгүй урт хугацааны гэрээ байгуулбал өөр станцаас авчна гэдэг ийм боломжууд байна. Монголд одоогоор тийм competitive олон станцууд байхгүй болохоор хийгээв саяны төвшин тийм тэгэхээр маш тийм сайн төлөвлөлттэй bankable юм байж бүрэн орол татгаар. Тийм ээ. Wow, okay. No, thanks a lot. Баярлалаа. Амар нарийн тайлбарлалаа.
түрүүн хоёлаа OpenAI хальт ярьсан. OpenAI IPO ингээ хийх гээд байна. Тэгээд чамааг OpenAI-гээ ярьсан чинь миний толгойд шууд Sam Altman гэхээсээ илүүтэйгээр Masa Son толгойд орж ирлээ. Тэгэхээр яг Masa Son-ыг ингээд бүгдээрээ мэдээж мэднэ те. Манай хүн чинь одоо Японы Elon Musk юм уу гэж бас зарим хүмүүс хардаг гэж магадгүй. Тэгээд ерөнхийдөө Masa Son-ы ингээ карьерийг хараад үзэхээр зарим үедээ амар том хожил авчирч байсан. Зарим үедээ бас нэлээд том уналтууц ч бас хийжсэн те. Би нэг Masa Son-ыг хальт сонсч ирсэн чинь .com-ы bubble-ийн үеэр баг дэлхийд нэг хэдэн өдөрчөлөө номер 1 болсон юм билээ. In terms of wealth хамгийн баян хүн байснаа. Тэгээд баг net wealth-ийнхаа баг 99% баг алдсан гэлөө. Яг Yahoo дээр том хожилт хийлээ те. Alibaba дээр том хожилт хийсэн баг. За тэгээ WeWork дээр нам уналтанд орсон гэд. Тэгээ одоо ингээ хараад исэн чинь манай хүн ерөнхийдөө баг өөрийнхөө бүх ингээд wealth баялагийг нэг газар руу ингээ шилжүүлсэн байгаа байхгүй. Тэгээ тэр нь бол одоо яг энэ химэл оюухан AI гэдэг салбар. Тэгээд өөрийнх нь нэг интервью би сонссон. Тэр интервью дээр манай хүн баг миний одоо энэ дэлхий дээр төрсний гол зорилго бол энэ нөгөө ерөнхий химэл оюухан буюу AGI-г баг энэ одоо нийгэмд авчрах бол миний үүрэг мүрэг гэд тиймэрхүү зүйл баг ингээд яриад баг колт болсон. Манай явж илээ. Тэгээд яг миний асуулт юу вэ гэхээр хамгийн сүүлд OpenAI IPO хийхийн өмнө одоо энэ 122 тэрбум долларыг SoftBank-аар лид хийж босгоод тэгээд 850 тэрбум долларын үнэлгээтэй OpenAI-г одоо болгоцсон байна. Тэгэхээр чиний харж байгаагаар ерөнхийдөө энэ жилийн одоо хамгийн прогноз ихтэй байгаа 3 компани бол нэг нь OpenAI вэ, нөгөөх нь Anthropic байна, гурав дахь нь SpaceX байна тий. Тэгээ энэ 3 компаниуд ерөнхийдөө IPO хийх гээд байна. За тэгээд хөрөнгө оруулалтын одоо экспорт хүний хувьд иймэрхүү энэ тех компаниудын одоо IPO хийх уур амьсгал за тэгээд тэдний үнэлгээ бас чиний бодлоор тэгээд бас Masa Son өнөөдөр үнэхээр яг энэ одоо энэ нь яг өөрийнх нь одоо зөв prediction уу нөгөө буруу prediction уу сайн мэдэхгүй л байна. Masa Son их тийм сонирхолтой байна л да. Тэр нэг Bion бүр гарсан gambling man лөө. Тийм биштэй. Нэгэн тийм сонирхолтой. Мань хүн бол өөрөө ингээд юу entrepreneur хүн. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр эрсдэл их тийм даах чадамжтай. Тэгээд нэгэн тийм юм хийгүүл ингээл хөөцөлцөөр байгаа хийдэг одоо залуу байхдаа дөнгөж нэг анх нэг McDonald's-ийн захиралтай уулзъя гэсэн юм л да өөрөө бүтээж бодсон юм ягаад бол хинэг нэс зөвлөгөө авах хэрэгтэй гэдэг. Тэгээд Японд McDonald's-ийн захиралтай уулзах гээд нөгөө нэг байн уцтаа тэр нөгөө нэг юу л туслах ажилтнууд нь өдөр болгон залгадаг гэж захиралтаач уулзмаа гэдэг. Тийм олон ингээд залгаагаар хэдэн сар залгасан. Тэгээ залгаад тахаар нэг удаа ингээд уулзах боломж өгье. Тэгээ уулзсан чинь нөгөө нэг McDonald's-ийн дээр захирал нь Японыг хариуцсан тэр CEO-нээс юм. Тэр нь уулзаад ингээд яхад Masa Son даалтай тэр нэлээд хөрхөн яриа явуулаад тухай чинь залуу хүүхэд байсан баг. Тэгээд юу гэж хэлсэн бэ гэхээр чи ер нь шиг компьютерийг сонирхтэй. Компьютер л ирээдүйд одоо ингээд том юм бодно шүү. Тэр одоо 70-80 он байсан уу? Тухай тэгж шилжижсэн. Тэр нь манууны толгойд буугаад тэрнээс хойш компьютер нэлээд сонирхдаг болсон гэж. Тэгэхээр энийг харахад зүгээр нэг хүнтэй уулзахын тулд team их effort одоо юу зогсоо цагаас залгасаар агаал уулзч чадсан байна. Уулзахдаа одоо энэ мэдээллийг ингээд аваад тэр нь одоо амьдралын өөрчлөх одоо өөрийнх нь хэлснээр амьдралын өөрчлөх тийм одоо мэдээлэл байсан гэж тухайн хүнтэй уулзахад тэгээд мань хүн юу хийсэн бэ гэхээр дараа нь компьютерийн талаар суралцъя гэж Америкт их сурж байхдаа Steve Jobs эдэртэй найзлсан юм шиг үлээ. Тухайн Steve Jobs Apple байгуулдаг байсан баг. Тэгээд яг Японд буцаж ирчээд нэг софтвер одоо зардаг тийм компани байгуулъя гээд тэгээд SoftBank гээд санаа нэг ихээр нэг олон софтвероос бүтсэн банк гэж байгаа байхгүй. Тэгээд нэг софтвер зарах гээд яг 3-4 ажилтнаа яаж хийж байгаа цуглуулаад тэгээд нэг Америкийн софтверуудыг багаар зарж исэн. Тэгтээ нэг ингэж хэлжсэн гэж байна. Тэр дөнгөж шинэ орсон ажилтнуудаа одоо бүгдийг суулгаж байгаад өөрөө нэг юм дээр гарснаа удахгүй бид нэг тэрбум долларын sales хийн жил нэг тийм байсан. Тэгээд бодол тэр борлуулалтнаар $1000 чирхгүй одоо тийм дөнгөжнөр байгуулсан компани дээр тэгж хэлэхээр баг тэр нэг ихний 3-4-ний нэг нь энэ ер нь бүтэхгүй гарах шиг нэгээд ажилласаа гараа явцсан гэж байгаа ш нөрийг тэгж ярихаар тэгээ тийм амбицтай тийм том вижнтэй байсан юм л да. Тэгээд зарим нь амжилттай бол явсаар байгаа нэг .com-ийн үед яг хийсэн хөрөнгө оруулалтууд нь үнэлгээ нь өссөн болохоор номер 1 баян хүн байж байгаа. Тэгээд үнэлгээ нь буурахад манай хүн чинь баг 99% network-тай авсан. Тэгээд ихэнх хүн бодохдоо ингээд юм хүн байхгүй болчтой гэхэд буцаж гарч ирээ. Цаа чинь Steve Jobs харилцаагаараа Apple-ийн хамгийн анхны Японы дилер нь болоод SoftBank-ийн Telco нэлийн амжилттай болоод ашигтай болоод тэгээд томроо. Тэгээд сүүлдээ манай Японд газар хөдлөлт болсноос хойш нөгөө нэг засгийн станцууд хааж ирсэн. Тэгэхээр энэ эрчим хүчний төслүүдэд ер нь хөрөнгө оруулах системс хэрэгэтгэн. Тэгээд нөгөө солар төслүүд хөрөнгө оруулаад тэгж явсаар байгаа Монголд одоо энэ Clean Energy Asia гэдэг цэцгийн салхин станц гэж яддаг 50 мегаваттын Yukon болон SoftBank-ийн хамтарсан төсөл байгаа. Тэнд одоо явсаар байгаа тэр SoftBank одоо группийн тэр эрчим хүчний одоо хэсэг нь
бүр хөрөнгө оруулалт тэгээ Монголд хүртэл ингээд эрчимчнээс хэрэгжүүлээд явах хэмжээнээс. Тэгээд яг энээс харахад ингээд унсан авсан одоо хүртэл ингээд унсан ингээд боссон одоо хүртэл үргэлжлээд байгаа. Тэрний юу гэхээр Nvidia гэж компани байгаа шүү дээ. Одоо хэн болгон мэдэх AI Superhouse тий. Тэгэхэд миний санахын 2015 оноос хойш тухайн компани мэдээллийн би хардаг гэсэн. SoftBank бүх юм дээр бид нар ингээд AI-г инвест хийнэ гэдэг байсан. Тэгэхэд яг ковидын дараахан Nvidia хувьцаагаа бүгдийг бараг зарцсан байгаа. Тухайн юм. Тэгээ зарснаас нь хойш Nvidia бараг 100, 200, 300 дахин өссөн. Тэгээ болж үзэхээр тэрийг л хадгалж явах мань хүн бол нэлээд ашигласан. Тэр одоо ингээд тэр яг ингээд юу вэ алдаа нэг удаа харж байгаас нөгөө бодлоо тэгсэн ч гэсэн стил амжилттай бусад юмуд нь сайн байна. Alibaba-гийн хувьцаа сайн байсан. Бусад хөрөнгө оруулалт нь сайн байсан. Одоо тэгээд OpenAI дээр том бет хийгээд явж байна. Тэгэхээр ингээд би бол ингээд яг OpenAI prospectus-ыг хараад одоо forecast-ыг хараад нишээ тэр бол бүсэлт нь бол ингээд нэг hockey stick гэдэг шүү дээ. Ингээд туссан тийм юмуд байгаа. Тэг үнэхээр том гарах баг. Яг тэрийг analytical одоо тарихаар бодож үзүүлэл маш тийм хэцүү. Одоо тэр үнэлгээнд хүрэх үгүнтэй дунд нэг жоохон асуудал гаруул хэцүү. Тэгвэл яг энэ эрсдэл таагч чадамж одоо өдөр байдлыг тэрийг нийлүүлээ бодвол үнэхээр яг яа ингээд ирээдүйд хөгжөө тэр компанийн бол ийм үнэлгээ энэс илүү давсан үнэлгээ хурж олоо гэж бодож байгаа. Тэгвэл тэрийг бол ингээд тухайн хүний шийдвэр байх хэвээр сангуудын шийдвэр те яг би бол хувьдаа тэгэхээр нэлээд юм хараад одоо нэг хэрвээ хөвдө хөрөнгө оруулах шийдэх үг юм. Яг SoftBank гэдрийг болохоор тэд нар судалсан ч гэсэн бас илүү тийм өөдрөг тийм илүү эрсдэл тагч чадамжтай өмнөх олон одоо юмуд дээр ингэж эрсдэл даагаад юм том амжилт хүрсэн болохоор энийг ч гэсэн том одоо вижн гэж бодож байгаа. Тэгээ энэ ч гэсэн бүтэхгүй байсан ч гэсэн мань бол даваа гарч хэмжээний бас санхүүг нь үздэг шүү дээ. Одоо өмнөх зөндөө ингээд нэг алдчихсан одоо V юу лээ тэр нэг V-Work гэдэргээл тэр хөрөнгө бол хэдэн тэрбум доллар бүхэлдээ зеро болсон шүү дээ. Бараг 10 20 тэрбум байсан уу SoftBank. Тэгэхэд SoftBank стил ингээд $1 билион хөрөнгө оруулалт хийж чадаад энэ санхүүг нь үздэг. Тийм биш хүн гол нь ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийх нь бол миний бодлоор эрсдэлтэй гэж байна. Яг тэр нь харамсалтайгаар одоо орчин үед нөгөө ийм хөрөнгө оруулалт хийх боломж нь жоохон амархан болчиход байгаа шүү дээ. Яг тэгвэл за өмнө нь хувьцаа авах гэдэг бол нэг брокер дамжин ингээд гэсэн одоо онлайн брокерүүд их болсон тийм. За хоёр талаар ингээд за хувьцааны юм мартъя гэхээр одоо юу вэ? Крипто, блокчейн, токен гэж зөндөө юм дээ шүү дээ. Тэд нар бүр авахд амархан. Яг зарим дунд нь бол үнэхээр яг юм хийгээ бүтээгч байгаа тийм төслүүд байгаа. Гэхдээ зарим нь бол хинчлэн л одоо энийг аваад ирээдүйн одоо саятан болно ухааны том мессежүүд өгсөн. Тэгэхээр хүнийг бол ингээд нэг бол гамблингтэй адилхан шунал дээр ажиллаж байна гэж хэлэх юм. Энийг хөрөнгө оруулалт одоо баян болчихлаа гэсэн шунал дээр мөнгөний аваа тэгээд ихэнх нь алга болсон тийм тохиолдол байсан тийм. Тэгээд энэ дээр sorry миний нэг дуртай нэг юу вэ нэг түүх. Нөө Исаак Ньютон гэж байдаг шүү дээ. За тий. Одоо хамгийн мундаг эрдэмтэн математикч баг тий. Англи. Тэгээд юу юм бэ л да одоо бид нар нөгөө нэг AI эдэргээл мундаг одоо тренди гоё hot topic хөрөнгө оруулалт ирж байгаа шиг Исаак Ньютоны үед 18-р зуун байсан нөгөө хамгийн том одоо тухайн үедээ хөрөнгө оруулалт яг бооцоо тавьч юм эсвэл инвест хийх боломжтой үний байсан гэхээр энэ аяллууд байсан аяллаа exploration тэр нь юу гэсэн үг вэ Англи улс ч одоо колон байгуулсан Америк колон байгуулж ирсэн Испани колон байгуулж ирсэн тэгэхээр тэдний худалдаанууд гэсэн яг аялал биш мэн худалдааны тийм эрхийн компаниуд одоо Латин Америкийн улсуудын худалдааны эсвэл нэг шинэ арлыг одоо олгож байгаа, шинэ газрыг олгож байгаа. Тэгэхээр тэр усан онгоцод нь одоо хөрөнгө оруулалт хийвэл одоо тэр арал дээр очиж худалдаа хийвэл тэр усан онгоцоос өгөөж хуваана гэдэг нэг тийм зүйл яг концептууд байсан юм байна. Одоо тэр үедээ энэ улсууд нөгөө юу аялал хийгээд ийм шинэ газар олж иржсэн. Тэгэхээр тэгээд тухайн үед тэр нэг South Sea Company гэж Английн компани байсан. Тэр нь Английн засгийн газар байгуулад одоо одоогийн Латин Америкийн улсуудтай одоо 100% exclusive буюу 100% зөвхөн компаниуд Англи улс худалдаа хийн гэсэн нэг тийм компани байгуулсан юм. Тэгээд тэр компанийн хувьцааг нь яг тэр үедээ тухайн биржээр яг хүмүүс ингээд on paper авч штэ paper-ийг ингээд авах боломжтой. Тэгээд Исаак Ньютон бас тодорхой хэмжээний том хөрөнгө оруулалт хийсэн юм байна өөрхөн хэмжээнд. Тэгээд тэр нь бараг 2-3 нуурсан гэж байна. За тэгээд амар happy ашиг ижтэйгээд зарсан гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь бусад найз нар нь зараагүй хүмүүс байсан. Тэд нар тэр үнэлгээ нь улам төсөөд байсан юм л да. Тэгсэн чинь мань хүн тэгээд яг ашиг хийцэн мөртлөө бусад хүмүүсээ харахаар эдгээр ашиг хийгээд байна. Би нэг алдаа хийж гიშ боллоо гээд өмнө одоо зарсан ашиг дээрээ дахиж өөрхөн хадгаламжаа нэмээд амар хүн дүнгээр авсан гэж илүү том үнэлгээгээр. Тэгсэн чинь удахгүй яг тэр хувьцаанд бүр унаад байхгүй болоод зеро болсон. Тэгээ яг барах болсон мэхээр Англи улс нь Спанта тэр үед дайнтай байсан. Тэгээ Спанч нь болохоор тэр Латин Америкийн тэр улсуудын худалдаа хийж байгаа. Тэгээ Англи улс Спанта тэр үед дайнтай байх үед яаж одоо тэр худалдааны компани юу тэр Латин Америкт худалдаа хийхээр ер нь бол зүгээр тэр концепт тийс нь бол ирээдүйд дайманд усаад яасан бол ашиг болох байсан. Тэр нь болоогүй. Тэр компани хүртэл ингээд
одоо дампуурснаас зero болсон гэж байгаа. Аха. Тэгээд тэр хоёроос хойш Isaac Newton тэр South Sea компани талаар надад хизээж битээд бол тэгээд би бол яг нэг том од ихсэн шүү дээ одоо дэлхий сармаар тэрний хөдөлгөөний тооцоог одоо бодож чадна. Хүний чиглэлийг бол би одоо ер нь тооцож мэдэж чадахгүй байна гэж яг хэлсэн гээд. Одоо энэ чинь зөв тийм ухаантайнд гэсэн мэн те сая soft factor гэсэн уулалттай өсөлттэйг ингээ үзүүлсэн те. Тэгээ энийг бол тааварлах гэдэг хэцүү тренди юмуд бол цаг мөч өгөхөд байдаг. Тэр үед сая аялын тиймүүд байсан. 19-р зуунууд Америкт одоо төмөр замын компаниуд маш тренди болж ирсэн гэж одоо Америк улс том талбайтай худалдаа одоо тариалан хийх боломжтой болохоор төмөр замууд барьчвал нөгөө худалдаан сайжрах гэдэг англи хөрөнгө оруулалт асар их төмөр замд хөрөнгө оруулалт санхүүжүүлж ирсэн Америкт. Тэгээд бодод тэр олон төмөр зам баригчаар би энэ өөрсдөө ашиггүй болоод дампуураад дууссан тохиолдол байна тий. .com-ийн бабл тий саясан зөндөө технологийн компаниуд өссөн. Тэгээд ихэнх нь дампуураа алгуулсан шүү дээ. Тэр үед мэдээж зарим хүмүүс Amazon тэсээ гарсан гэж хэлж болно шүү дээ. Тэгэхээр ингээд яг өдөр биш байснаар Amazon шиг opportunity алдаж болно гэж ярил yes. Гэхдээ Amazon 2001 онд .com crash болоод үнэлгээ нь унснаас хойш 10 жилийн дараа буцаж тэр үнэлгээнд дээр хүрсэн. 10 жил. Тэрийг яг яриад 10 жил хүн хүлээж чадах үндсэн багтан тий. За үндсэн багтан 10 жилийн дараа тэр 2001 оны үнэлгээнд нөрөхөд ашиггүйгээл мөнгө гараагаа зарчих гэсэн үү тий. Тэгээс зарцсан бол тэрнээс хойш Amazon-ы хамгийн мундаг өсөлтүүд нэлсэн байна шүү. Тэр яг саний энэ медиаг зардаг шиг нэг яг өсөлтийнх нь өмнө зарцсан юм шиг харагдана. Тэгэхээр яг иймэрхүү олон юм байдаг болохоор миний зөв гол яг сая зөндөө уншаад хэлж байгаа юу вэ? Гол хэлэх гээд байгаа санаа ирээдүйд таавар гэдэг хэцүү. Дэлхийд үргэлж юм тренди боломжууд бол байсаар байсан. Хуучин дээр үед байсан одоо ч байна AI эдэргээл юмуд нөөцлөлт. Тэгэхээр тэр боломжийг яг зөв цагт нь хөнгө орж удвал том ашиг хийх боломжууд байгаа. Гэхдээ ихэнх тохиолдолд хүн болгон мэдсэн олон нийтэд ийм зарлцсан ийм тохиолдол яг зөвхөн common sense-ээр жоохон оройтсон байх магадлал өндөртэй. Яг хүн болгон ярьж байгаа гэдэг чинь одоо Питер Линч гэдэг нэг Fidelity-ийн том сангийн менежер байсан. Амар мундаг ашиг хийдэг. Тэр хүн нөр ингэж хэлж байгаа хувьцааны зах зээл хизээ хөөсөлтөнд яаж мэдхүүг нэг коктейл үдшилтгийн нэг том онол гэж байгаа байхгүй. Эхлээд ингэж тийм коктейл үдшилтэд орчоод өөрийгөө сангийн менежер гэж хэлвэл хүмүүс шүү дээ ер нь сангийн менежер гэж юм тийм хувьцаа гэж юм нэг сонирхгүй мэдчихгүй тийм байвал шүү дээ ер нь бол хувьцаа ингээ бодон дээр нөр авахд хамгийн хувьцаа авч явах хамгийн сайн гэж ямар нэг хувьцааг яг хинч сонирхгүй. Дараа нь ингэж хүмүүс ингээ сонирхол хувьцааны менежер юм уу те ямар хувьцаа авч явах уу би нэг юм хувьцаа авсан юм сонирхож байгаа юу гэж бодож ингээ ийм ярьж байгаа л яг тодорхой өсөлттэй. Тэгтээ бол бүр унцчлаагүй энэс цааш өсөх магадaltaй хүмүүс өнөхөө хэлж байна. Дараа нь болохоор ингэдэг гэж зүгээр нэг өөр хүмүүнтэй хахад эмччин өөр нэг инженер ямар ч хувьцаатай холбоогүй юм хийдэг хүмүүс өөртөө зөвлөгөө өгөхгүй. Та сангийн менежер юм бол шүү дээ энэ хувьцааг батгаатай өснө гэж тэгээ тэгнийж байгаа. Ингээд ер нь бол ингээд топ дээр ирсэн байх шүү. Топ дээр ирсэн тий. Хүн болгоо ингэж ярьж байгаа гэдэг чинь халавцсан. Тэр шиг л яг иймэрдүү. Нэшрүүтэй шүү. Нэг хөөсрөлт хизээ мэдрэгдэг байхаараа танаа эмээ тэр хувьцааг мэдчихвэл тэгээд ер нь бол when your grandma knows те that's when you know тэгээд тэгдэг байсан. За ер нь хоёлаа бас дуусах тал руугаа орж ин. Гэхдээ бас нэг надад гоё асуулт байна. Тэгэхээр энэ асуулт юу гэхээр hegemony те. За ингээд дэлхий дээр бол одоо сүүлийн хэдэн жил те одоо Америк бас бол ингээд яхаарахгүй одоо leading тэ ноёрхож бол эхэлсэн. Гэхдээ тим ч утгаараа одоо дэлхий дээр байгаа хамгийн өндөр үнэлгээтэй компаниуд ингээ харах юм бол дандаа usually ерөнхийдөө America based гэдэг. За oil-ийн одоо Saudi Aramco биш л бол ерөнхийдөө. Гэхдээ энэ нөхцөл байдал бас тодорхой хэмжээнд жоохон өөрчлөгдөд байгаа юм болов уу гэж яг би хувийн үднээс бас жоохон хараад байдیں۔ Тэгээд ялангуяа бас Азийн иргэн иргэлт бас ингээд ирж гинүү гэж бас хаяа бодох юм. Тэгээд нөгөө software to hardware гэдэг шиг за яг SoftBank-ийн хувьд бол амар тийм software компаниудаар нийлүүлээ банкус гэж чидрүү ярьсан. Тэр шиг яг software бол at some point was a king те үнэхээр ноёрхож ирсэн. Гэхдээ одоо бас hardware руугаа жоохон бас те одоо явуулт яваад байна уу ч юм уу. За одоо ингээ харахаар яагаад тэгж яриад байна вэ гэхээр Азийн компаниас хамгийн эхлээд триллион долларын үнэлгээтэй клубд орсон компани чинь TSMC юм байна шүү дээ те Taiwanese компани. За тэр бол мэдээж fully одоо hardware. За тэгсэн чинь одоо үйлдвэр manufacturing. Тэгэхэд дараа нь
хоёр дахь одоо Азийн компани гэсэн чинь манай Samsung саяхан одоо ингээд 1 trillion club руу ингээд орж эхэлж байна. SK Hynix зөвхөн одоо HBM одоо тий high bandwidth memory үйлдвэрлэдэг компани гэхэд ингээд 850 тэрбум доллар ингээд гараа явчлаа. Тэгэхээр яг бас энэ хиймэл оюун ухааныг одоо нөгөө нэг value chain, supply chain ингээд хэлхээгээ ингээд хараад үзэх юм бол бас тэр доошоогоо hardware тал руугаа, basic material тал руугаа, rare earth тий ховор элемент тал руугаа, energy infrastructure дэд бүтц тал руугаа бас зөндөө олон компаниудын үнэлгээ өсөж байгаа шиг байна. Энэ компаниуд нь илүү бас ингээ Азиас гарч байгаа юм эсвэл rest of the world дэлхийн өөр өнцөг болгонгоос гарч ирж байгаа юм шиг бас харагдаж байна. Тэгэхээр чиний хувьд бас энэ ямар бодолтой байна? Ерөнхийдөө энэ дэлхийн компаниудын үнэлгээ зөвхөн бас Америк дээр нэгтэршхаа болж эхэлж гинүү солонгорч гинүү? Энэ юу вэ л да, яг хөө зах зээл, хөрөнгөний зах зээл гэдэг өнцгөөсөө бодж үзвэл Америк бол яалтчгүй ингээд зах зээл нь бол ингээд олон жил тогтоод юу дөрмөн баталгаатай тий юм баталгаатай хөрөнгө худалдан авах тоглогч нар гэдэг нь чухал шүү дээ. Тэд нар бол тогтцсон юм бай. Бусад зах зээл явал яг Солонгос эдгээр бол тодорхой хэмжээнд Солонгосын өмнө хөнгө олж ирсэн хэмжээний хязгаарлагдмал яг сая Samsung бол их найд төлөө Skynix гэдэг чинь баг 20-30 нь урсан баг. Тэр нэг жил тэр бол баг супер өсөлттэй компани тэр байна. Тэгээд мэдээж TMC эдгээр бол ингээд өсөж байгаа Америк болон бусад улсуудын бас радарт байдаг болохоор ганц тэр region-ийнхаа хөрөнгө оруулагч нар биш гаднаас нэлээх хөрөнгө оруулагч нар авж байгаа тулдаа би ингэж үнэлгээ ингээд тогтчихж байгаа гэж харж байна л да. Яг гэвэл өөрөөр бол ингээд зах зээлийн хязгаарлагдмал үед бол ийм өндөр үнэлгээтэй өсөхийг гэхээр нөгөө buyer seller нь хангалттай биш бол үсэхгүй тийм аюултай баг. Японы зах зээлийг харахад Япон одоо бас буцаад одоо 1990 оны өмнөхөөсөө давцсан явж байгаа. Тэр бол ингээд 20 жил 30 жилийн бараг тийм lost decade давж байгаа гэдэг. Тэгээ Япон дээр бол нэг ажигсан юм Японы нөгөө household гэрүүд одоо айл өрх юм да. Айл өрхийн хадгаламжинд дийлийнх нь мөнгөөрөө ч юм уу баг хүүтэй хадгаламжинд олон жил байлгадаг гэсэн. Япон улс өөрөө инфляц багтай тийм ус байсан. Одоо инфляц нэлээд өсөж байна. Тэгэхээр одоо тэр хүмүүс бол ингээд юу вэ? Тэр нэг Feinstein дээр бүр гоё артик нэг хадгадагтай Watanabe гэж нэрлэж байгаа л да. Тэр юу одоо тэр Японы одоо дундаж айл өрхтэй. Тэгээ тэрнийх нь мөнгөний одоо менеж хийж байгаа нь одоо тэр хадгадагтай Watanabe гэдэг дүрээр зүйлж байгаа. Тэр нь бол хөвчлэн мөнгөө сейф тий одоо мөнгөөр нь байх эсвэл баг хадгаламжтай байлгадаг гэсэн бол инфляц өсөөд одоо будааны үн өсөж जैन үнсний үн өсөж जैन. Тэгэхээр мөнгөө ингээ байлгаад байвал ирээдүйд худалдаа авах чадамж маань ингээ буурах юм байна гэд хувьцааны өсөлтөд болоод ингээ бирж нэлээд оролцдог болж байна гэж байна л да. Энэ ингээд үзэхээр Японы хэрвээ айл өрхүүд нь одоо би буруу санааг бол 20-30% хувьцаанд хүрэхгүй. Америкт бол бараг хагас нь хувьцаанд байдаг гэж байна. Хөрөнгө оруулалтаар хагас хувьцаанд. Тэгэхээр Япон ингээд жоохон баагаар өсгөөд гэх юм бол асар их бас хөрөнгө оруулалт тэгээд мэдээж ганц Японоос бас Солонгост хөрөнгө оруулах баг. TMC хөрөнгө оруулах. Энэ бол ингээ үнэлгээний өсөх нөөц. Нөгөөд нь хятад улс. Тэгээд хятад улс өөрөө одоогоор яг Хонконг яг илүү нээлттэйсэн. Яг mainland China хэд нь бол хөрөнгө оруулалт хийхэд бас тодорхой хязгаарлалттай. Тэр бодлого нь ирээдүйд тэр өөрчлөгдөд маш том тийм юу гарах ба. Бас хятад нэг бас Японтой төстэй бас ихэнх нэг хадгаламжны илүү мөнгөөр депозит өсөөлөх хөдөлгөөнт байдаг гэж байна тий. Зах зээл илүү тийм томруулах тийм бодлого нээлттэй болох бодлого гаруулах уу. Хятадын хөрөнгө оруулагч нар бас зах зээлийг одоо тийм хөрөнгө оруулалт тоглох боломж байна тий. Тэгээд яг үнэлгээ ярьжсэн ягаад ингэж ирж байгаа гэхээр үнэлгээ тогтооно гэдэг бол price тийм fine хийж штэ. Одоо энэ үнэлгээний зөв үгүй. Тэгэхэд бол олон тоглогч нар оролцож тогтох хэвээр. Тэгээд Америкт бол олон тоглогч нар мэрэгжлийн болон retail одоо жирийн одоо худалдаавч нар байдаг болохоор үнэлгээнд сайн тогтоод ирээдүйд бүр болох ч байгаа том төслүүдийг ирээдүйн үнэлгээгээр нь үнэлээд аваад эрсдлийн дааж чадаад штэ. Тэгэхээр өөр газар хэрвээ тийм хөрөнгө оруулагч нар байхгүй бол одоогийн төвшөнд ашигтай байгаа компани гэсэн үнэлгээг нь ингэж маавь гэвэл авах олдохгүй бол тэр чинь нөгөө demand and supply чинь үнэлгээ нь өндөр тогтож чадахгүй. Тэгээ Samsung дээр бол шинэ харж байхад бол ингээд яг ингэж өссөн шалтгаанууд мэдээж AI яваад ч нөгөө талаар бас нөгөө хөрөнгөний зах зээлийн оролцоо болон тэр юу нь Солонгост бас илүү сайжирж байгаа. Японд бол яг нэг corporate governance сайжирж байгаа нь хүмүүс одоо Солонгос хүмүүс Япон хүмүүс нь өөрсдөө мэдээж авч байгаа. Дээрээс нэмээ гадны хөрөнгө оруулагч авах тийм итгэл илүү үүсэж байна гэсэн үг шүү дээ. Тэгээ тийм болохоор яг Азад ингэж байгаа. Тэгээ Азад мэдээж Америкаас илүү том компани гарыг зах зээл нь том бол тэгээд одоо хятад дээр интегрейтерт ажиллаж чадж байгаа компани бол бүрэн боломж байгаа. Гэхдээ тэрэндээ ингээ хүрээд мөнгө босгож иж тэгээд хэмжээнд төрнө шүү дээ. Тэгээ мөнгө босгох механизм нь Америк capital market-д сайн хөгжсөн болохоор IPO бондоор босгож чаддаг тийм. Азад энэ одоо илүү сайжраад тэгээд Азийн одоо тэр дундаж давхрахын одоо хөрөнгө оруулалтыг татж чаддаг механизм гарвал тэнд том компани үсээд тэгээ бас өсөх боломж бага гэж бодож байна. Ялангуяа одоо ингээд саяхан ингээд юмуд ингээд хавж чинь те ингээд
Латин Америкт Аргентин жишээ нь одоо ингээд уул уурхай эдрийн компани болон Чилийн уул уурхай компани боломж идэр өмнөхөөс харьцуулахад хамаагүй сайжирч штэ ингээд supply chain одоо нийлүүлэлтийн хэлхээний дэм өөрчлөлтөөс болоод тэрнтэй адилхан Азад фокус одоо энтхийн өсөлт гэж том юм байна. Энтэгт баг би буруу сонсоогүй бол 7 хоног болгон шилүү баг нэг шинэ онгоцны бодол нэгдэж байгаа гэж байгаа байхгүй. Тэгээ тийм их дид бүтцсэн ажил хийгдэж байна. Тэгээ энтэх бол яг энэ хичээл дахиад 10 жилийн дараа ихэд дид бүтцсэн бүр хөгжсөн үед тэгэл хөрөнгө оруулалтын боломж нь маш том болох баг тий. Тэгэхээр энэ дээр ажиллаж чадах одоо мэдээж энтэх компаниуд нугаад энтэх компанитай хамтраад ажил Азийн бусад компаниуд Японоос онгоц идэх тий. Зах зээл нь бол тийм байна тий. Тийм ээ тий. Вау. За маш их баярлалаа инх төрөө. Тэгээд цаг зав гаргаад өнөөдөр манай Gigatalk episode-д орсонд тэгээд хоёулаа зөндөө олон гоё топикоор салбараар ерөнхийдөө бол ярьлаа. Хөрөнгө оруулалт, за тэгээд хувийн хөрөнгө оруулалт, корпорацийн хөрөнгө оруулалт, за макро эдийн засаг гэх тий зөндөө олон гоё топикуудаар ярьлаа. Тэгээд удахгүй дахиад уулзъя. За тэгээд энэ маркет дээр ерөнхийдөө тэг хөрөнгө оруулалтын орчин одоо ямар байх нь тий бүгдээрээ ингээ хамтдаа харъя гэж бодож байна. За тэгээд бас үзэгчтэй бас хандаад хэлэхэд хэрвээ та нарт өөр бас ингээд зочноор оруулах бодолтой одоо recommend хийхтэй suggest хийх тиймэрхүү хүмүүс байвал бас доор комментээр бичээрэй хэлээрэй гэж хэлмээр байна. Тэгээд болтгоо битээр Gigatalk-ийнхаа журмаар энэ гоё залуут Монголынхаа одоо яг салбартаа ингээд тэргүүлж явж байгаа. Одоо амжилттай явж байгаа энэ залуучуудтай бол ингээд one ямарч лээсэн одоо юунад хийнэ гэж бодол ингээд хараад явж байна. За инхтэрээ маш их баярлалаа. Тэгээд өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Төгөөд баярлалаа. За bye.